За өнөөдөр та бүхэндээ дөрөвдүгээр бодлогыг танилцуулъя. За өнөөдрийн бодлого бол 2 тооны нийлбэр 80 ноог дуран 4 боловх тоонуудыг ол гэсэн бодлого байна. За бодлогоо бодохын тулд эхлээд загвараа зуръя. За 1 ба 2 дугаар тоо гэж 2 тоогоо тэмдэглэе. За 1-р тоогоо нэг хавтангаар дүрслэе. За 2 дугаар тоо 1-р тооноос их байсан гэвэл 2 дугаар тоо нь 4 хавтангаар дүрслэгдэнэ. Яагаад гэвэл их тоог нь бага тоонд хуваахад 4 гарч ийн гэдэг бол их тоо нь бага тооноос 4 дахин их гэсэн үг юм аа. За тэгвэл 4 хавтангаар дүрслэлээ 2 дугаар тоогоо. За тэгээд энэ хоёр тооны маань нийлбэр 80 гэж өгөгдсөн байгаа. За манай бодлогын олох зүйл бол 1 ба 2 дугаар тоог болох юм байна. За бодлолтыг гүйцэтгэхэд энд байгаа 5 ижлэхэн хавтан нийлээд 80 байгаа. Тийм учраас нэг хавтан буюу 1-р тоо нь 16 байх нэ. Ингээд 80-гаа 5 хуваагаад 16 гаргасан байна. За харин 2 дугаар тоо нь бол 16-гаа 4 дахин аваад 64 гэж гарсан байна. За тэгээд 1-р тоо нь 16, 2 дугаар тоо нь 64 гэж олдсон байна. За одоо бодлолтыг шалгая. Эдгээр тоонуудын нийлбэрийг үзэхэд 80 гарч байна. За мөн эдгээр тоог хуваахад 4 гарч байна. За өнөөдрийн бодлогон дээр нэг арай өөр даалгаврыг оруулсан байгаа. Тэгэхээр энд би нэг алдааг зориудаар оруулсан байгаа. Энэ бодлолтод зориуд нэг алдаа оруулсан байгаа. Тэгэхээр та бүхэн энэ алдааг олоод залруулад комент хэсэгт бичээрэй. Ер нь бол бодлолтын алдааг шалгах, засаж залруулах бол бас бодлогыг бодохоос арай нэг дээгүүр түвшний ийм одоо үйл ажиллагаа хийгдэх учраас та бүхэн хүүхдтэйгээ хамт энэ бодлогыг бодоод хаана алдаа байгааг нь олж ярилцаад тэгээд тэр олсон алдаагаа залруулсан хувилраа комент хэсэгт үлдээхийг хүсэж байна.